дарга эрхэм гишүүдээ. Монгол улсын үндсэн хууль, Монгол улсын нэгдсэн Орос олон улсын хүний эрхийн гэрээ конвенцийн хэрэгжилтийг хангах, цэргийн байгууллага дахь хүний эрхийн хамгаалалтыг бэхжүүлэх зорилгоор Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүлээд байна. Хуулийн төслөөр Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33(1)(2) дахь хэсэгт нэмэлт оруулж, эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны чиг үүргийн хүрээнд цэргийн албан хаагчдад зориулсан сургалт соён гэгэрүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр тусгасан. Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс нь хүний эрхийг хамгаалах, сурталчлах чиг үүрэг хэрэгжүүлдэг боловч цэргийн байгууллагад чиглэсэн тусгайлсан сургалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний эрх зүйн зохицуулт өнөөдөр хангалтгүй байна. Үүний улмаас цэргийн албан хаагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг тогтмол нэмэгдүүлэх, эрсдлийг урьдчилан илрүүлэх, хүний эрхийн зөрчлөөс сэргийлэх ажил системтэй хэрэгжих боломж хязгаарлагдмал хэвээр байна. Сүүлийн жилүүдэд олон улсын байгууллагуудаас Монгол улсад өгсөн зөвлөмжүүдэд цэргийн байгууллага дахь хүний эрхийн хамгаалтыг бэхжүүлэх, эрүүдэн шүүх болон хүнлэг бус харьцаанаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг онцлон зөвлөсөн. Тухайлбал нэгдсэн үндэсний байгууллагын эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос Монгол улсад өгсөн зөвлөмжөд цэргийн албан хаагчдад холбогдох гомдлыг үр нөлөөтэй шалгах, урьдчилан сэргийлэх механизмын хяналтыг сайжруулах шаардлагыг дурдсан байдаг. Цэргийн байгууллага нь хаалттай орчинд үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Ийм нөхцөлд дүрмийн бус харьцаа, сэтгэл зүйн дарамт, ялгуурлан гадуурхалт, хүчирхийлэл зэрэг хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга замын нэг нь хүний эрхийн боловсрал, соёлыг тогтолцоотой төлөвшүүлэх явдал юм а. Хуулийн төсөл батлагдсанаар цэргийн албан хаагчдад зориулсан хүний эрхийн сургалт, соён гэгэрүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах эрх зүйн үндэс бүрдэх бөгөөд албан хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг ойлголт, хандлагыг дээшлүүлэх ач холбогдолтой юм а. Үүний үр дүнд дүрмийн бус харьцаа, дарамт шахалт, хүчирхийлэл зэрэг хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөхцөл сайжирч, хүний эрхийг хүндэтгсэн байгууллагын соёл төлөвшөхөд эерэг нөлөө үзүүлнэ. Түүнчлэн захирагч, удирдах бүрэлдэхүүн, хүний эрхэд суурилсан удирдлагын арга барилыг төлөвшүүлж, сахилга хариуцлагыг дарамт шахалт бус, харилцан хүндэтгэл, ойлголцол тулгуурлан хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм а. Мөн хүний эрхийн зөрчлийг эрт илрүүлэх, мэдээлэх, шийдвэрлэх тогтолцоо бэхжиж, дотоод хяналтын үр нөлөө нэмэгдэнэ. Улмаар цэргийн байгууллагад хүний эрхийг дээдлсэн, сахилга хариуцлагатай, харилцан хүндэтгэлтэй орчин төлөвшөж, албан хаагчдын аюулгүй байдал, сэтгэл зүйн тогтвортой байдал, ажлын бүтээн сайжрахын зэрэгцээ, цэргийн албаны нэр хүнд, олон нийтийн итгэл нэмэгдэх ач холбогдолтой гэж үзэж байна. Олон улсын туршлагаас харахад нэгдсэн үндэсний байгууллага болон бусад улсын зэвсэгт хүчнүүд хүний эрх, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн сургалтыг цэргийн бэлтгэлийн салшгүй хэсэг болгон хэрэгжүүлдэг бөгөөд энэ нь хүний эрхийн зөрчлийг бууруулах, командлын хариуцлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болох нь нотлогдсон байдаг. Иймд Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж өгөхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За